Яасан байцгаана уу? Ингээд шинэ Монгол технологийн дэд сургуулиас эрхлэн гаргаж байгаа New MIT подкаст юм. Эпизод 1 буюу 1-р анги эхэлжээ. За энэ удаагийн дугаараар би 3 нэр хүндтэй зочныг өрсөн байна. За манай 3 зочин маань болохоор за хувь хүний хөгжил болон улсын хөгжилд энэ дээд боловсрол гэдэг байгаа юм. Ямар үүрэгтэй оролцсон юм бэ гэдэг талаар ярилцсанаа чөлөөтэй ярилцсан. За энэ зочдоо танилцуулъя. За эхний зочин маань шинэ Монгол технологийн дэд сургуулийн үүсгэн байгуулагч доктор профессор Чиган Зориг. За хоёр дахь зочин маань болохоор шинэ Монгол технологийн дэд сургуулийн гүйцэтгэх захирал доктор Болормаа. За гурав дахь зочин маань за сайн сургуулийг таниад хөрөнгөс байгууллагын за тэргүү доктор Наранбаяр. За ийм гурван доктортой оролцжээ. За өөрийгөө танилцуулъя. За би шинэ Монгол технологийн дэд сургуулийн програм хамжийн багш Виктор Баатар байна. За ингээд подкаст маань эхэллээ. Гурван багш маань ирсэнд баярлалаа. За өнөөдөр би та бүхтэй нэлийн дээд боловсролын талаар нэрийн асуух гэдэг. Ер нь бол 12 дугаар ингээд төгсөж байгаа энэ төгсөгчд маань дээд боловсролын талаар ямар мэдлэгтэй байд, энд нь хэрэгтэй гэсэн юмнуудыг түүж асуухаар бэлдээд ирлээ. Тэгээ ер нь чөлөөтэй ярьж болох шүү. Гурлаа ингээд хоорондоо дискшн гэдэг явах нэ. За хамгийн ихний асуудал ганц зэрэг багшаас эхлүүлж чи. Тэгээд цаашаа ярилцаач тий. За дээд боловсрол гэж ер нь яг юу юм бэ ганц зэрэг багшаа. Та бол боловсролын салбарт одоо нэлээд удаан ажиллаж байгаа шүү дээ тий. Дээд боловсролыг яг тайлбарлаж өгөөд бүрэн дундаас ямар ялгаатай, мэрэгжлийн боловсролоос ямар ялгаатай юм тий. Энэ коллежийн боловсролоос энэ дээд боловсрол гэдэг юм бакалавр гэдэг юм чинь яг юу юм бэ гэдэг. Бүгд ингээр 12 дугаар ангийнхаа бодлоор тайлбарлаад өгөөч. За тэгэхээр ер нь олон улсад бол дээд ер нь боловсролын хүрээ, мэрэгжлийн боловсролын хүрээ гэсэн хоёр ойлголт байдаг л да. Тэгэхээр ерөнхий боловсрол, тэгээ мэрэгжлийн боловсрол, дээд боловсрол гэдэг. Одоо ингээд ангилдаг. Тэгэхээр Монгол улсын одоо хууль эрх зүйн хүрээнд болохоор ерөнхий боловсролын хууль гэж байгаа. Дээд боловсролын хууль гэдэг бол тусдаа байж байгаа. Тэгэхээр дээд боловсролын гэдэг дотор бол одоо их сургууль, дээд сургууль гэдэг манайд бол яг нь ер нь жоохон нэр томьёоны хувьд жоохон буруу ойлголт бол явцсан байдаг. Тэгэхээр дээд сургууль гэдэг дээр бол одоо Англи институт гэдэг юм. Дээд сургуулийг орчуулаад явуулсан. Их сургууль гэдэг нь университет гэдэг нь одоо дээд сургуулийг орчуулаад явуулсан. Тэгэхээр нэг сонин түүх хэлээ л да. Шинэ Монгол Улсын их сургуульд бол 53 он хүртэл университет гэдэг үгийг бол одоо орчуулж чадахгүй, их сургууль гэж орчуулахгүй. Тэгээ сүүлд бол хятад хэлнээс бол орж ирсэн их сургууль гэж орчуулагдсан. Тэгээ дээд сургууль гэдэг бол 90 оноос хойш гарч ирсэн юм байна. Гэхдээ энэ хоёр бол яг хуулийн дээр бол нэг ялгаа байхгүй. Хоёулаа бакалаврын боловсролыг бол олгодог. Тэгэхээр ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байгаа хүүхдүүд бол ерөнхий одоо боловсролоо бол эзэмшээд одоо тэд нар бол дээд боловсрол буюу одоо их сургууль руу алхаж орох чинь гэсэн үг байна. Тэгэхээр их сургууль бол яг дотроо хоёр байдаг л да. Ерөнхийдөө их сургууль гэсэн хүрээнд бол ирэхээр байгаль нийгэмдэр бол тулгуурласан сургалттай, судалгаатай одоо сүүлийн үед бол инновацтай, ажил төртэй ойр энэ чиглэл явж байгаа. Нөгөө талд мэрэгжлийн дээд сургуулиуд гэж байдаг. Энэ дээр бол одоо хүүхдүүдийн хамгийн их сонирхоод байдаг. Ерөнхий боловсролын сургууль одоо нэлээд хувийг эзэлдэг. Хууль, эдийн засаг, тэгээ ангаах, хөдөө аж ахуй, инженерийн мэрэгжлүүд бол одоо мэрэгжлийн дээд сургуульд ингээ ороо явждаг. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд эсж орж байгаа хүүхдүүд болохоор огт өөр одоо боловсролын тогтолцоотой энэ систем рүү орох гэж байгаа учраас нэлээд сайн зөвлөгөөг аваад хамгийн гол нь мэрэгжлэхээс илүү тухайн их сургуулийг одоо ээж аав багш нар ах эгч нартайгаа зөвлөдөд орж ирэх нь бол хамгийн зөвлөлтөөр болов гэж бодож байгаа. Зөв. За тэгэхээр дээд боловсрол тэгээд 10 жилээс хойш тусдаа өөр ертөнц рүү өөр одоо механизмтай юм салбар руу одоо ингэ орчиж шүү дээ тийм. Хүүхэд байж байгаа гинт одоо том шиг болох гэдэг шүү дээ тийм. Энэ дээр Наранбаяр багшаас юм асууя л да. Тэгвэл 12 дугаар ангийн хүүхэд ингээд заавалчгүй дээд боловсрол эзэмших ёстой юм уу? Үгүй юм уу? Та одоо яг ерөнхий боловсролын сургууль өдөртөө 8 жил болсон юм шүү дээ. Тэгэхээр яг тийшээ ингээд ороод дээд боловсролтой бакалавр аваад явах нь зөв юм уу? Эсвэл ингээд коллежээр яваад коллежийн дараачийн одоо коллежээсээ дамжаад университет рүү орох юм уу?
Яг шинэ Монголын төгсөгчдүүд их хүчтэй Япон явчихсан шүү дээ, тийм. Тэгэхээр багшаа ер нь 12 дугаар ингээд төгсөж байгаа хүүхэд яг яаж явал хамгийн одоо энэ өөртөө хэрэгтэй, амьдралын хэрэгтэй, ашигтай үйлдвэр бийдээ. Заавал ингээд яг явах гэдэг. Тэгэхээр юу л да сонголт нэг үгээр хэлбэл. Суур боловсрол гэдэг ойлголт үндсэн хэлээр байж байна. За энэ бол 9 дугаар анги төгсөд ингээд дуусчих. Өөрөөр хэлэх юм бол заавал эзэмших ёстой боловсрол. Энд сонголт байхгүй шүү дээ. Монгол хүн болж төрсөнд бол 9 дугаар анги хүртэл заавал сурах ёстой. Тэгтэл 10 дугаар ангид орох уу үгүйгээс эхлээд сонголт эхэлж байгаа. Тэгэхээр зөв буруугийн асуудал ерөөсөө байхгүй гэсэн. Өөрөө бодоод үнэхээр дээд боловсрол эзэмших гэж зорж ивэл сонголтоо хийнэ гэсэн. 10 дугаар ангиасаа дээд сургуулийг зорьсон сургуулиуд руу орно гэсэн. Өөрөөр хэлбэл ахлах сургууль. Тэгчгээд цаашаа мэрэгжил сонголт гэдэг их нарийн юм. Энэ дээр бас зөв буруу юм байна. Өөртөө л ярих хэрэгтэй. Илүү сайн өөрийнхөө яс чадвар, дур сонирхлыг дагах зүйтэй гэдгийг бол олон хүн хэлдэг. Тэгэхээр хэд асуудал байна. Манай ахлах сургуульд хэд хэдэн асуудал. Хүүхдийн сонголтыг тэр болгон хөндлөхгүй байна. Бүгдийг нь ихтэй сургууль бэлддэг ахлах сургууль руу оруулчихж байгаа юм. Ахлах сургууль нь өөрөө илүү төрөлж өгнө гэсэн. Сүүлд косын буюу одоо бас мэрэгжил сургуулийн одоо ийм олгодог бас сургуулиуд байна тийм ээ, коллеж. Гэтэл энэ хангалттай бус. Хөдөлмөрийн зах зээл яг энэ одоо хүмүүсээр ангаж цангаж шээ. Хоёрт нь ахлах сургууль нь өөрөө их сургуультайгаа сайн кредитчиж сайн ингэж холбогдож чадаагүй. За төрөлж өгөө. Яагаад 3 дугаарт нь ахлах сургууль өөрөө мэрэгжлийн чиг баримжаа олгоход ямар нэгэн байдлаар оролцохгүй байна. Зүгээр урсгалаараа яваад. Карьер хөгжлийн төв байгуулсан сургууль тун ховор байгаа шүү. Хувийн өмчийн хэдийн сургууль дээр л байна. Мэргэжлийн чиг баримжаа олгоход нь бүр хүн гаргаж өгөөд тэгээд нөгөө багш нь тэдэнтэйгээ өөрөө зууралдаад ярилцаад эцэг эхтэй тэ ярилцаад ингэдэг ийм сургуулиуд бол тун ховор. Гэтэл эн чинь бол өөрөө байх ёстой сургуулийн хэв зав. За тэгээд сонголт хийгээд ороод ирсэн хүүхэд бакалаврт жишээлбэл орлоо. За Монгол улсын ихэнх төгсөгчдийн ихэнх нь нийгмийн ухаанаар явж байна. Тэгээ нийгмийн ухаан хууль эдийн засаг тал дээр боловсон хүчний илүүдэлтэй. Тийм ээ? Гэтэл нөгөө нэг байгалийн ухаан тал дээр боловсон хүчний дутагдaltaй. Энэ байдал яагаад үүсч вэ? Гэтэл энэ чинь нөгөө карьер хөгжлийн төв гэдэг ийм одоо мэрэгжлийн чиг баримжаа олохыг ахлах сургуульд нь хийгээгүйгээс гадна багшийн ур чадвар их дутмаг ургааны илэрхийлэл, лабораторийн хичээл муу урдын илэрхийлэл. Энд чинь одоо байгалийн ухаан гэдэг юм чинь лаборатори баяжиж багшаа гэдэг тоххой. Туршилт хийж юм авдаг. Тэгэхээр энэ бүхэн өнөөдөр боловсролын системд өөрөө хоцрогдсон шиг. Би одоо ингээд Дорнот аймгийн нэг жишээг дуулж ирсэн л та. Саяхан 2019 онд хийлгэсэн судалгаа байсан. Тэгсэн чинь Чойгосод хийсэн судалгаанаас харж чинь нийт төгсөж байгаа тэр жил 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдийн ердөө 4% нь л байгалийн ухаанаар явж хариулсан байна. 96% нөгөө нийгмийн ухаан гэсэн үг. Ийм байдал өнөөдөр үргэлжлээд байгаад би сэтгэлээ зэрэг. Тэгээ бакалаврын энэ асуудал дээр жишээлх юм бол шинэ Монгол сургуулийн төгсөгчдийн одоо олон хүүхд за нэг 3-1 нь Японы ихтэй сургууль руу одоо эсэдж юм явуулдаг тийм ээ. За энэ бол нөгөө яг хөө тэдний шаардлагыг хангаж чадчих гэсэн үг л дээ. Тэгэхдээ манай сургуулийн миний ажиллаж байсан сургууль л да. Манай гэж сургуулийн төгсөгчдийн 70% нь ерөөсөө инженер болдгийг. Ийм ингэж бэлдэж болоод байгаа байхгүй болоод болж байна тийм. Тэгэхээр жишээлбэл өөрөө чи асуултын сүүлийн хэсэгт нь бакалаврын зэргийг энэ Монголд авах хэрэгтэй мó гадаадын ихтэй сургуульд авах хэрэгтэй мó гэсэн юм. Энэ бас сонголтын л асуудал. За гадаадд очиж сурах нь бол давуу талч байна, сул талч байна. За давуу тал нь бол илүү кампустай, илүү сайн, илүү одоо чадварлаг ийм орчинд илүү мундаг одоо профессор, илүү мундаг номын сан гэдэр гэл те. Ийм юмнууд нь байдаг. Сул тал юу гэж байдаг шүү дээ. Чи өөрөө ч гэсэн мэдж байгаа те. Сул тал нь юу гэхээр энэ зэрэг ийм шүү дээ. Хүрээлэл хөвчтэй. Тийм. Монголд хүрээлэл нь те. Бас жил алддаг болчих. Жил алддаг. Жишээлбэл тэнд очиж хэлний бэлтгэргээд 1 жил алдчихна. Тийм ээ. Тэгээд тэтгэлгэнд үтсэнгүүгээ заримдаа жил алдсан те. Энэ митийн ийм эрсдэл бас дагуулдаг л байхгүй. Одоо ингээ ковид цар тахал. За энэ жилийн төгсөгчид энэ жилийн ихтэй сургуулиуд азтай шүү. Монголын хэмнэж гадаг шахахгүй.
Тийм биз? Энэ ковидын үед тийм ээ гадагшаага ихтэй сургуулийг зорих залуусын тоо эрс цөөрнөө. Эрс цөөрн. Монголчууд одоо газрын диваажин болчиход байна шүү дээ. Тэгээд ирэхээр юу болох вэ? Маш сайн чадварлаг хүүхдүүд энэ жил энэ одоо 12 дугаар ангийг 28,000 хүүхд төгсөж байна. Эндээс шигшиж явах боломж нь бүрдэж байна гэсэн үг. Тийм тийм. За энэ дээр ихтэй сургуулиуд яах ёстой юм бэ? Ямар бодлого гаргах ёстой? Боловсролын яам яах ёстой? Энэ болгон чинь бодлогын айгүй тийм юу байна. Яагаад ихтэй сургуулиудын нэр хүнд онцов? Яагаад ихтэй сургуулиудыг төгссөн хүмүүсийн өөрийнх нь нэр хүнд онцов? Тэгээ яагаад ихтэй сургуулиудын ранкингийг гаргахдаа яг тэр тухайн мэрэгчлэрээ ажиллаж байгаа хүүхдийн тоо гарахгүй юм. Ийм юмнууд их дутагдаад байна. За энэ нэлээд том бодлоо юм биш үү гэж үнэслэе. За баярлалаа. Ер нь бол сонголтын асуудал болчихлоо шүү дээ. Хүүхд өөрөө хүсчээвд явж болно. Эсвэл Монголд аль нь даваа талаас сурталтай. Ер нь тийм сонголтын асуудал шүү дээ. Ер нь 9 дугаар ингээд төгсөөл 10 дугаар жилээс эхлээл бүх юм сонголт руу орчиж байгаа юм байна. Ёстой гэж ерөөсөө бодож болохгүй. Энд чинь өөрийн тэгэхээр өөртөө бие даа шийдвэр гаргаж чаддаг хүүхдүүд байх хэрэгтэй. Энийг чинь юу болгодгийг хэрэг энэ сургуулийн систем дотор эцэгтэй нийлээд болгодог л байхгүй. Хүний тархиар биш өөрийн тархиар шийдэж чаддаг, өөрийн гэсэн үнэт зүйлийг үзэлтэй. Энийхээ дагуу өөрийнхөө амьдралыг ирээдүйг харж шийдээ гаргадаг л хүн чинь өнөөдөр цаашгаа явна. 21-р зуунд явна гэж. Одоо юу вэ? Болормоо агшаасаа нэг асуу. Болормоо агш нь болохоор боловсрол судлалаар доктор хамгаалсан. Тэгээ илүү болормоо агшаас би асуух гэдэг нь мэрэгжил сонголтын талаар. Яг өнөөдөр бид нар ингээд одоо маань сургууль чинь 5 хөтөлбөр авч шүү дээ. Энэ 5 хөтөлбөр тэр хүүхдүүдийг төгсөж байгаа төрөнд байх юм уу? Байхгүй юм уу? Ер нь Монголд байгаа мэрэгчлүүд ирээдүйд байж байгаа мэрэгчлүүд юм байдгүй юм. Тэгэхээр мэрэгжил сонголтын мэрэгжлийн ирээдүйд хэрхэн тэр хүүхдэд ашиг тусах вэ? Энэ талаар нэг яриад өгөөч. Тэгэхээр аав ээж хүүхдийнхээ сонголтыг өөрийнхөө хүсэж байгаа. За би хүүхдээ эмч болгоно гэдэг ингээд хүчлэх биш. Эсвэргээрээ 4 жилийн дараах, 10 жилийн дараах улс орны бодлогыг судлаад хүүхдэдээ зөвлөх байхгүй. Миний охин энэ улс орн чи ийм бодлоготой яваад байгаа юм байна. Тэргүүлэх чиглэл нь энэ юм байна. Эдийн засгийн хувьд ийм байдал байна. Гадаад харилцааны хувьд ийм байна. Ер нь одоо жишээлбэл ингээл яг засаг солигдож штэ бидэд. Энэ засгийн бодлого нь өөрөө ийм юм байна. Тэгэхээр миний хүүд энэ мэрэгжил тохирох юм биш үү? Гэт ингээд зөвлөмжл. Нөгөө талдаа хүүхэд ч гэсэн сонголтоо хийхдээ би яг өөрийнхөө амьдралыг ямар болоосэй гэж хүсэж байгаа юм бэ? Чи магадгүй бизнес хийвэл илүү байж болно. Чиний ур чадвар байглаас өгсөн өгдөл эсвэл одоо өөрийн чи хүсэл мөрөөдөл эсвэл бүр ингээд эрдэмтэн хүн байж болно. Бүр багын л одоо өөрөө бүтээхийг сонирхох асуудал. Тэгэхээр их олон шалгууруудаар олон удаа бодож тооцоолж иж мэрэгжил сонголт хийн. Тэгээд орчин үеийн бүх одоо байгууллагуудын менежмент бол үр дүн суурилсан байхгүй. Тэгэхээр та ч гэсэн өнөөдрийн сонголт чинь 4 жилийн дараах үр дүнгээ та тооцоолж ижил сонголтоо хийгээсэй гэсэн. Тэр утгаараа бид нар шинэ Монгол технологийн дээд сургууль дээр байсан 9 хөтөлбөрийг эрдмийн зөвлөлтөөгөө зөвлөдөж байгаад олон эрдэмтдтэй ярилцж байгаад одоо үүсгэн байгуулагч нар тусдаагаа зөвлөдөж байгаад 5 болгож багасгаж байгаа. Энэ одоо яг коллежтэйгээ уялдаатай буюу IT, хим, цахилгаан, механик, барилга гэх. Би өөртөө IT дээр хөгжлөө. Нөгөө Colpro компанид тийм танилцуулсан шүү дээ. Тэгээд 3 сайхан залуу тэнд явж илээ. Батлах хийж гин маш их юм сурж ийн гэдэг. Тэгэхээр Colpro ч одоо Монгол холбооны чиглэлээр IT холбоотой юм гэж ингэж хослуулж ингэж явснараа одоо бараг зах зээл дээр номер 1 болоод гараад ирсэн компани шүү дээ. Тэгэхээр тэр компанид ингээ IT-ийн инженер дутаад байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө ингээд шинэ Монгол технологийн дээд сургуулиас батлагч оюутан аваад өнөө хүүхдүүдтэй би сая өчигдөрхөн таарсан. Тэгэхэд ямар гоё тийм нүд насцсан айгүй дуртай. Тэнд маш юм аз жаргалтай ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг шинэ Монгол технологийн дээд сургууль тэрвээ IT сурах юм бол одоо энэ залуучууд хэлэх гэдэг шүү дээ. Монголын номер 1 компаниудад IT-ийн инженерийг авах чи мөрөөдлөө биелүүлнэ. Тийм ээ? Ингэж хийж болохоор шүү дээ. Тэр байтугай одоо ингээл бидэнтэй холбоотой ажилладаг Анд Global тийм Lendman тэгэл Colpro тэгээ Farotech ингээл энэ дандаа edutech-ийн чиглэлийн янз бүрийн fintech-ийн чиглэлийн тэр болгоны чинь яг үнэхээр IT. Тэгээ тийм хайж юм. Тэгэхээр
энэ сургуулиас бол дандаа тийм Монголын мундаг залуучууд таана тийш нь дадлага хийлэгдэг гэдэг бол өөрөө том зүйл л дээ. Томоохон зарим нэгэн сургууль ингээд харж хэтэрхий хөшинг бүтцтэй. Тэгээд жишээлбэл New MIT шиг оюутан хариуцсан үнтэйгээ шууд өдөр тутам харьцаад ирч чаддгүй. Тэгэл хөшинг том хүн суртлын үлдсэн ингээд данхар болцсон. Тэгэл оюутнаас их хөндөй харагдаад байдаг. Би зүгээр New MIT-ийн давуу талыг тэгж хараад байдаг байхгүй. Шууд оюутан нэг оюутанд оногдож байгаа, нэг багшид оногдож байгаа оюутны тоогоор ч гэсэндээ Монголд толгой зогч байгаа шүү дээ. Шууд багштайгаа харьцаал, шууд тэгэл компаниудтай харьцаад явчихж байгаа нэг сургуулийн бас давуу тал байна гэж би хараад байдаг зүг. Тэгээд манай соёлыг, манай бодлогыг ойлгоод бас ингээд үргэлж дэмжих юмсан холбож өгье гэд явдаг танд бас баярлалаа. Үнэхээр бусад сургуулиас ялгараад байгаа бид одоо сүүлийн үед нэлээд хэдэн одоо телевизийн нэвтрүүлэгт орохдоо ч бас яриад хэлээлээ. Яг өнөөдөр ч нийгэм нөөрөө хурдтай, мэдээллийн технологийн салбар ямар хурдтай байна, цахим засаглалд орж байна. Энэ бүхэн чинь нөгөө 4 жил сурдаг хугацаа бидэнд урттай байгааг харуулдаг байхгүй. Хүүхэд хүртэл ингээд тэмүүлээд яардаг болцсон. Оюутан хүртэл би ерөөсө хурдхан шиг сураад л ажил хийлээ. Оюутан нэгдүгээр курсээс авахлал жишээлбэл мон хиймүүгийн Дэмбэрлийн багш би сайн тань л да. Тэгээд тамидын үйлдвэрлэдэг, адууны янз бүрийн юмар. Тэгээд өөрөө ингээд гар харагдах хийсэн тий. Айгүй олон төрлийн юм хийгээд байгаа. Тэгтэл New MIT-д орсноор шууд нэгдүгээр курсээсээ тэр хүмүүстэй хамтраад судалгааны ажил руу орох боломж байгаа байхгүй. Байгаад байгаа харин. Гэтэл өнөөдөр уучлаарай зарим нэгэн том төрийн өмчийн сургуульд орчвол юу тиймний бараач харахгүй. Нэг ихний нэг жил ерөнхий эрдэнэ үцэр байгаад тэгсээр байгаад цаг алдаад 3-4 дугаар курстэй нэг юм бараа харах нь үгүй юу те. Ингэж миний эмзэглэдэг юм чинь яг ингээд нэг үйлдвэрлэл яг энэ тэргуун шугам дээр R&D research and development хийгээд байгаа ийм компани их сургууль хоёр ингээд холтчоод байгаа. Гэтэл New MIT-ийн нэг шууд нэг давуу тал нь ороод нэгдүгээр курсээс ийм хийгээд яваад ганц зураг багшийн одоо мөрөн дээр гიშгэж ямар ч олон оюутан янз янзын компанид ороод дээр нэмээд янз янзын тий гадаадын ихтэй сургуулийн тэр судалгааны хүрээлэнд ажилд ороод би ингээл хараад байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг магистр докторт явуу тий энэ бүх боломж чи ингээд байгаад байгаа байхгүй. Тэгээд энийг одоо их сайхан ингээд хүргээд ирвэл бас тийм ээ төгсөгчд нь ч гэсэндээ би ингэсэн тэгсэн гэдэг аюу сайн хэлж ивэл тийм ээ. Харин тий. Тэгээд тэр 9-оос 5 болж багцлсны цаад философи нь яг тийм байхгүй юу? Суур шилэг хааныг сайн эзэмшсэн байхад мэрэгчл дотроо хаашаа л бол хаашаа хүрэх боломжтой. Тэр хүрэх боломжийг нь тэр аж ахуйн нэгж компаниудад ойж өгч байгаа. Химээр сурцсан байхад химээ биологтой уялдуулж болно, химээ нанотой уялдуулж болно, химээ агрономтой уялдуулж, химээ хөдөө аж ахуйтай, химээ ангаахтай уялдуулж болно. Одоо орчин үеийн угаасаа суур шилэг ухаан дээр тулгуурсан олон улс төр дээр интердисциплинаар судалгаа явуулж байгаа. Би бас оюутнуудтай хаан таарснаар бас сая сандлаа. Нөгөө нэг юу ихтэй MCS-ийн нөгөө Central Tower-ийн 13 давхрт M lab гэдэг байдаг шүү дээ. M lab танах нь нэлээд мэлээ. Тэр чинь бас амар эдрийн бас хамтран зохион байгуулсан юм. Яг л хаан Монголын хамгийн шилдэг ийм лаборатори хамгийн New MIT шиг яг нөгөө IT-ийн тий юмны юм тийм think tank-ууд гарах гол үндэс чинь хөтөлбөр. Тэгээд эдрэгшин төрөний асуудал боловсрол судлал өөрөө их өргөн ойлголт л та. Тэгээд боловсрол судлалд одоо бид нар маш хурдан маневрлах, хөрвөх тэгээд бодлогын төвшөнд яг энэ дуу хоолойгоо хүргэх. Жишээлбэл ганцрог өгшийн инноваци хуулийн одоо батлах ажлын хэсгээр ороод явж байна. Entrepreneurship гэдгийг анх баг энэ үгийг хүмүүс мэдгүй байхад таниулж өгсөн. Энэ бүхэн чинь бол боловсрол судлалт хийж байгаа их том шинжилгүүдийн нэг л дээ. Бас юу яхад уучлаа. Сая ингээл таны ярианаас ингээ хөврөөд бодогдоод байна л та. Тэгээд тэр бас энэ нөгөө сая дадлага хийж байгаа компаниуд ч бас New MIT зориулаад өөрсдөө тэтгэлэг бас гаргана гэсэн ийм санаачлаг гаргаад байгаа шүү дээ. Жишээлбэл Colpro компаниг аягүй сайн санаж байна. Нэг хэдэн оюутны яг жилийн төлбөрүүдийг бүрлөөд тэгээд ингэж байгаа шүү дээ. Ингээд New MIT-га төгснөхийн дараа тэдний компанид ажилд орсон тохиолдолд дахин нөгөө буцаад төлөх шаардлагагүй тэтгэлэг болоод энэ их чухал юм байна. Одоо энэ хүчнээ одоо биднээр төрүүлж захиалж бэлтгэх. Гэтэл энд орсон хүүхэд өөрийнхөө мэрэгжлийн чиглэлээр
шууд ажил бэлэн, салин бэлэн тэгээд тэтгэлэгтээ сурч. Энэ бол одоо бас одоо 7 хоногийн дөрөвт өдөр бид нар Mobicom корпорацтай хамаатай сантайг одоо MOU гар 9 зурх гэж самжилчд гар 9 үзүүлэх. Тэгэхээр энэ өөрөө яг л одоо нэг чиглэл нь саяны ярьж байгаа. Mobicom бас их би нэг уулзаад явж ирсэн чинь Mobicom бас хүчрэг тийм зөвхөн одоо чинь ингэж байгаа байхгүй. Гар утасны компаниуд уучлаарай одоо дугаараа зардаг. Тэгээд ярианаас мөнгө олдог юм баг дуусчих. Viber шиг л ярьдаг болоо шүү дээ. Нийтэд бүгд ороод Одоо нөгөө Elon Musk ах маань яг 80 юу хүргэсэн шүү дээ. Одоо ч ерөөсө бүх мөнгө болох гэдэг шүү дээ. Тэгээд энэ үеийг ингээд Mobicom аюун хурдтай мэдэрсэн мэт л. Одоо контент агуулга үйлдвэрлэлүүгээ орно гэдэг. Тэгэхээр тэнд бас их одоо New MIT Mobicomтэй ингэж хамтын ажиллагааны гэрээ байгуулад тэндээ ингээд төвсөгчтэй ингээд ажилд оруулдаг, батлах хийлгдэг ийм сайхан тэгээд тэтгэлэг авдаг ийм нэг сайхан хамтын ажиллагаа тогтчих юм бол юу үүсэх вэ гэхээр залуучуудын хамгийн сонирхдаг мундаг контент үйлдвэрлэл рүү орж ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ би биендээ бас өгөөчтэй. Би бол одоо эксрол ажил дээр уялдааг харахтаа яг нөгөө арга бэлэг шиг төсөөлж байгаа байхгүй. Жишээлбэл ажил дөрүүдтэй бид уялдсанараа юу өөрчлөгдөх вэ гэхээр хөтөлбөр маань яг эрэлтэд нийцсэн болж байгаа юм. Нөгөө талдаа ажил дөр R&D руу тэмүүлдэг тэгснээрээ хөгжил дэвшлээ өөр хэд дахин хурдтай орлогоо хэд дахин өсгөх боломж нь байгааг болж хараад тэгээд жинхэнэ одоо хуучин дадлагчч оюучин гэхээр за энэ хурдан хугацаанд дуусаасаа энэ хүүхдээр юу хэлэх вэ гэжсэн бол одоо дадлагчдыг олоох юмсан манай ирээдүйн мэрэгчлэлтэн шүү дээ. Миний нөөцөө бэлдээд ганц зөв захирал нэг бас нэг удаа хамтраад нэг лаборатори байгуулж ирсэн тийм компьютерийн IT зонтой. IT зонтой хамтраад тэр чинь айгүй тийм зөв юмны эхлэлтэй тийм. За асуулт руу буцаарай. Уучлаарай нөгөө сургуулийн тухай ярьчих юм. Би мэддэг хэлсэн яриад байгаа шүү дээ. 12 төгсөж байгаа хүмүүс рүү ярьж байгаа шүү дээ. Болроогш нөгөө асуултанд ярьсан дахиад нэмээд нэг давшруулах юм байна л да. Одоо мэрэгжил сонголт чинь ингээд өөрөө ингээд аж аргалтай байх юмаа сонгох гэдэг шүү дээ. Тэгээ нөгөө хүүхд маань ингээд өөрөө за би ингээд одоо яг ингэж одоо юу гэдэг IT програмч гэмээр дуртай ч гэх юм уу. За би яг юм цахилгааны электроник юм дуртай, би хими юм дуртай гэдэг. Яг ингээд дуртай гэдэг тэрийг ингээд сонгоод хийх гэсэн чинь нөгөө хүүхд маань өөрөө тэрэндээ одоо жоо авьяасгүй байгаад хол дуртай байх чаддаг байх гэж өөр шүү дээ тийм. Дуртай гэж зүтгэхэд ирсэн чинь тэрэндээ яг ингээд хийж чадахгүй ч гэдэг юм уу тийм. Өөрөө нэг авьяас биелэх нь болохгүй байгаад шүү дээ. Тийм тохиолдолд ер нь яг алиагаа дагуул зүгээр байдгийг ер нь чаддаг юм руу явах хэрэгтэй юм уу? Дуртайгаар тэрлүүгээ ингээд зүтгээд авах хэрэгтэй юм уу? Тэрэн дээр яг одоо нэг хүмүүсийг эргэлцсэн байж таахгүй. Өөрөө нэг юм иймэрээдэг. Гэтэл яг чадаад байгаа юм чадахгүй байгаа юм ч мэдэхгүй. Яг өөрөө амар сайн чаддаг юм уу? Ард нь ингээд запас нь байж байгаа байхгүй. Тэрэн дээр та нэг наа чинь бас юм хоёр талтай ойлголттой юм аа. Яг өнөөдрийн сэдвтэй уялдвал хувь хүний хөгжил, улсын хөгжил, дээд боловсрол ямар үүрэгтэй вэ гэж штэ. Яг наадах ч орж ирнэ. Тэр хүн юу хийгээд юу сонирхоод хоббигоо дагна уу? Аав ээжийнхээ заавар зөвлөмжийг авна уу? Нэг мэрэгчл эзэмшнэ дээ. Тэр нь өөрөө өөрийнх нь хөгжилд нөлөөлнө. Тий, үнэхээр сонирхолгүй чадваргүй юм маа сонгочвол маруухан үрдэнгүй бас хөгжил муутай. Тэгэл нөгөө хүн энд сураад байгаа мөртлөө оюухан шал өөр газар, чөлөө цагийн шал өөр юм зарцуулаад тэгэхээр энэ нэг талаас энийг гэхдээ яаж шийддэг вэ гэхээр одоо орчин үед ганцхан мэрэгчлэлтэй байх тохиол ер нь ховролцсон. Энийг насан туршийн боловсрлоор шийддэг. Би өнөөдөр богино хугацаанд бакалаврын боловсрол эзэмшингүүтээ дараагийн шатныхаа мастрын эсвэл заавал мастрын биш өөр нэг далд скулд ороод ёстой нөгөө хоббигоор явжгаад энэ хоёроо уулзуулаад тэр дунд нь би өөрөө юу бүтээмээр байна. хослуулах тийм ашигтай болох. Нөгөө талдаа болохоор яг төр бодлогоо тодорхойлох хэрэгтэй байхгүй. Ямар сургууль хэрэгтэй, ямар мэрэгчлэлтэн хэрэгтэй, ямар чиглэлийг дагнуулахын аль салбараа дэмжихийн, ямар залуучуудыг илүү ихээр нь одоо тэтгэлэг өгч юм уу, гадагшаа явуулахын ч гэдэг юм уу. Энэ гэхдээ ер нь түрүүний хэлдгээр сонголт юм да. Окей. За ямар ч хэлсэн. За тэгвэл одоо нөгөө төгсөгч хүүхдүүд маань бодох нь шүү дээ.
дуртай маяж болно, бас чаддаг юм ач гэж болно. Энэ хоёрыг бол гээд нийлүүлээд хослуулад яваад байх юм бол тэр нь ирээдүйд Монгол улсын одоо юм төрийн боддоор дэмжигдсэн тийм ирээдүйдийн мэргэжил бүр сайн байна шүү. За би нэг юм бас ганцхан хашаас асууя гэж бодоод байгаа. Одоо ингээд сургуулиуд ингээд 120 кредит аваад бакалавр өгдөг гэж байгаа шүү дээ Монголд бол. За манай шинэ Монгол технологийн дээд сургууль 140 кредит. Монгол өөр байгаа бид л GMIT байгаа. Тэдний 240. Гэтэ кредит нь нэг өөр зохион байгуулалттай шүү дээ. Би харин танаас асуух гэдэг нь энэ кредит гэдэг яриад байгаа юм чинь яг юу юм? Цаг юм уу, зүгээр юм, тоо юм уу, хэмжих нэг ч юм уу, яг юу хэмжээд байгаа нэг чинь. Тэгээд кредит гэдэг юм бүр нэг шинжлэх ухааны үндэстэй нэг тайлбарлаад байна. Тэгээ Монголын ихтэй сургуулиудад одоо хэрэглээд 20 гаруй жил болж байна. Одоо бол нэг яг жоохон төвлөрч хэлбэр рүү орж эхэлж байгаа. Одоо тун удахгүй бас ерөнхий улс орны ахлахт бас хэрэглэх явж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол одоо ерөнхий улс ордоо төгсөөд их сургуульд орж ирж байгаа оюутнууд болохоор ямар нэг одоо оюуны хөдөлмөр эргэлж байгаа гэсэн үг байна. Өөрийгөө үнэлүүлэх, тэгээ ажил хийж байгаа гэсэн үг байна. Энэ гэрээ хийжиж одоо кредит буюу одоо монголоор бол багц цагийн үнэлж гарч ирж байгаа. За олон улсад бол 3 янзын кредитийн хувилбар бол явж байгаа. Нэг нь Европын холбооны гэдэг нь одоо нэг кредит цаг нь одоо 30 цаг явдаг байна. Нэг кредит нь 30 цаг явдаг. 30 цаг гэдэг нь байгалийн цаг юм уу хашаа нөгөө академик 40 цаг нь. За тэрийг би дараа нь хэлээд 30. За манайх болохоор одоо 42 цаг хийж явж байгаа нэг кредит. Тэгэхээр нэг кредит Монголын одоо ихтэй сургуулиуд болохоор 48 гэдэг үг тогтцсон байна. Тэгэхээр энэ 48-аас гарч ирсэн гэхээр социализмын үед ажлын 6 өдөртэй байлаа шүү дээ. Тэгэхээр одоо бол Монголын хөдөлмөрийн хуулиар бол ажлын 5 өдөртөө 8 ингээд 40 цаг. Тэгээ саяхан боловсрол шинжилгээ ухааны спорт яам болоод ирэхээр одоо оюутны хөдөлмөрийг бол одоо нэг кредитэн 40 цагаа гэж үнэлсэн байх юм байна шүү дээ. Тэгэхээр 16-7 хоног хичээл гэж үзэхэд оюутан болохоор 16 кредит. Тэгэхээр манайх болохоор ерөнхийдөө одоо MIT тэгээ Японы Токиогийн технологийн сургуулийн ингээд кредит цагийг харьцуулж үзсний үндсэн дээр оюутны одоо 1-7 хоногийн ачаал бол 42 цаг байх юм байна. Тэгээ энэ дээр бол оюутан юу хийх вэ? Одоо шинэ ерөнхий улс орны сургууль одоо ингээд намар 9 сарын 1-ээс шинээр эсэж байгаа оюутан чинь за кредитээр төлбөр төлнө. За дүнгээ авна тий. Тэгээ би ерөнхийдөө 4 жилд ингээд 120 кредит тэгэхээр жилд 30 кредит тий. Тэгэхээр оюутан бол яг үхээр кредит гэдэг дээр ийм л ойлгоод байдаг л да бас энэ дээр өрөөсгөл юм байдаг. За лекц үзэх юм байна. Семинар үзэх юм байна. Лабораториуд хийх юм байна. Дадлага хийх юм байна. Тэгэхээр одоо Монголын ихтэй сургуулийн нэг том алдаа болцгүй. Энэгээр нь оюутан үнэлээд дүн тавиад байдаг. За A B C D гэх тийм. За E бол бараг авахгүй. Гэтэл Монголын ихтэй сургуулиуд дээр нэг явдггүй зүйл нь кредит биш цагийг үнэлдэг. Энэ нь болохоор манайхаар хүмүүжил байхгүй. Оюутны одоо клубын системээр софт скиллүүдийг бий болгох эдгээр гэсэн асуудлууд дээр явдаг. Тэгэхээр кредит дээр болохоор одоо манай Монголын ихтэй сургуулиуд Европын холбооныхыг барих уу, Аз номхон долларыг барих уу, Америк, Канада, Австралийн барих уу гэдэг дээр яг тогтцсон одоо жишг байхгүй учраас ерөнхийдөө тодорхой хувилбарууд явж байгаа. Тэгэхээр энэ кредит систем бол зөвхөн оюутан л хамаатай. Багшд амгүй. Багш нар бол хөдөлмөрийнхөө хуулиар ингэ явж байгаа. Тэгээ би энэ тайлбарт түрүү хэлээ л да. Нарбаяр дас ясны юм асуу гэж бодоод байгаа. Жишээ мэрэгжлийг одоо энэ эцэг эхчүүд ингээ хүүхдүүд нь эсэлтийн ерөнхий шалгалт өгж байгаа ээж аав нар одоо хамгийн их санаа зовж байгаа нэг би одоо дотор нурцсан юм шиг мэдэж байна л да. Ямар мэрэгжлийг зөвшөөрөх вэ? Тэгэхээр энэ бол одоо Монголын одоо хүүхдээ ихтэй сургууль өгч байгаа ээж аав нарын хамгийн том тулгуур хүчин байдаг. Тэр энийг бол би одоо яриа хийхдээ марцах хэрэгтэй гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр гадаадд бол эхлээд сургуулиас өгчдөг. За жишээ нь одоо Харвардыг сургуулийг сонгосон хүн бол Харвардыг сургуульд би орлоо гэхнээс биш би инженер нийгмийн ухаан байгалийн ухаанд орлоо гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд одоо жишээ барилгын ангид орох уу, механик ангид орох уу, цахилгааныхд орох уу, IT-д орох уу гэхээр энэ болохоор гадаад бол ерөнхийдөө инженер технологийн салбарт орчиж байна л гэсэн. Тэгэхээр хүүхдэд дөрөв наран баярын хамгийн анх хэлсэн сонголтын нөх хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд 1 жил бодно, 2 жил бодно.
Би 1780-аас ирсэн нэг одоо оюутнуудаа уулзсан байхгүй юу? Одоо Монголын сан төгсөө явсан. Дөрөвдүгээр курстээ орчоод тэнцэр зүйл. Дөрөвдүгээр курстээ орчоод яг мэргэжлээ сонгоогүй явж байна. Тэгэхээр одоо бол нөгөө дээд улс орн аягүй динамик, аж үйлдвэрийн салбар их маш одоо нөгөө технологийн өөрчлөлтний хоцрол нь ойрхон явж байгаа юм. Ерөнхийдөө хүүхэд бол одоо 4 жил сурахад 3-аас 6 мэргэжилд одоо хөрөх чадварыг бас эзэмших шаардлагатай байгаа байхгүй юу? Жишээ би одоо инженерээр орж яагаад эдийн засгийг сурч болохгүй юм. Тэгтэл хажуугаар одоо IT-г би бас эзэмшиж байна шүү дээ. Яг харахгүй аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал эхэлсэн байгаа юм. Гэх мэтлэн энүүний боломж олгоход зөвхөн ихтэй сургуулиас гадна ерөнхий улс орлын ахлахын боловсрол аягүй чухал байгаа учраас одоо Монголд бас энийг мэдэрсэн хүмүүс энийг кредит одоо адилхан кредитийг одоо солилцох процессыг хийе гэдэг байгаа байхгүй. Тэгээд дэрвэл түрүү Наранбаярны цогц дурдаад өнгөрлөө. Давтаа дахиад ихтэй сургуульд орчоод ерөнхий эрдмийг хичээ, зарим нь одоо математикаар физик үзээд цаг алдаад илүү мөнгө төлөө яваад байна шүү дээ. Тэр энийг ахлах их сургуулийн 1-2 дугаар курстэй энэнийг одоо их сайхан хийхэд бас одоо энэ дээд улс орлоор ерөнхий улс орлоор бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшний хүмүүст ихтэй сургууль ерөнхий боловсролын ахлахын одоо менежментийн байгууллагаас хамтраа саналыг өгвөл энэ дээрээс бол одоо бас нэг шат бол ахиулцах болцоотой гэж хараад байдیں۔ Кредит систем нэгэн тэрсэн дээр нарах шилсэж тий. Та нөгөө сая нэрвэгдсэн шүү дээ. Тэгээ мөрөгт бүр дээр болохоор нэг ахлах сургуулийг кредитжүүлээ. Ахлах сургуульд кредит судалснаар ихтэй сургууль суралцах хугацааг одоо богиносгох боломжтой гэдэг ярьжсэн энэ талаараа. Тэг яг бас нэг эвслийн мөрийн хөтөлбөр дотор ихтэй сургуулийг 3 жилийн дотор дүүрэх боломжийн асуудлыг хүндсэн. Тэгэхээр зэрэг энэ юу гэсэн үг вэ гэхээр ахлах сургууль дээр кредитчнэ л гэсэн үг. Тэгээ кредит гэдгийг бас нэг онцлог нь бол сонголт байхгүй. Одоо ингээд жишээлбэл баг дунд сургуультай сургууль тогтоосон заавал үзэж судлах ёстой бүх хичээлийг заавал үздэг тийм гэл яваал. Тэнгүүд ингээд насны ахт тусан хүн чинь өөрөө сонголт хийх тийм чадвартай болж эхэлдэг. Тэгээд тэр өөрөө ингээд ороод кредитүүдээс сонгож авдаг байхгүй. Ингээд. Тэгээ ингээд хүүхэд чинь ингээд одоо ингээд оюутан болоод ороод ирлээ тийм ээ. Хэд ч хүн чинь бас ингээд байгалийн ухаан мөртлөө түрүүнд хэлдэг улс төр судлал эдийн засаг ч юм уу тийм нийгмийн ухааны хичээл авъя гэвэл бас кредит л авахгүй гэж. Тэгэхээр тэр кредитийг нь тэр сургууль нь зөвшөөрөх үгүй гэдэг асуулт байна. Тэгэхээр энүүгээр нөгөө хувь хэмжээг нь тогтоогоо заавал байгалийн ухаанд орсон бол физикийн хэдэн кредит авах хэрэгтэй, тийм авах хэрэгтэй. Үлцийн чөлөөтэй сонгох гэдэг нэг иймэрхүү юм байх байдаг тийм ээ. Энэ процессыг тэгээд одоо яг Монголын одоо боловсролын систем байгаа шүү дээ. Энд одоо ингэж буулгачих тийм боломжтой. Гэхдээ сая жишээлбэл энэ кредитчүүлэлт тэгээд ахлах сургуулийн төрөлжилт дээр бол боловсролын тухай баг дунд боловсролын тухай хууль дээр өгөн заасан. Хэрэгжихгүй байгаа байхгүй хэрэгжихгүй. Зүгээр энэ дээр жишээлбэл тухайн ихтэй сургууль нь жишээлбэл Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн шиг жишээ хэлээ та. Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн гэдэг ингээд чинь дээрээ Шинэ Монгол технологийн дэд сургуультай, доороо Шинэ Монгол ахлах сургуультай, тэрний дор дунд тэгээ баг сургууль ингээд байж тийм ээ. Косэн. Тэгээ косэн гэдэг энэ хадирэгдэн гэж. Тэгэхээр ингээд нөгөө биенийхээ сургалтын чанарыг маш сайн мэдж байгаа. Тийм. Тэгээд үү штэ. Зааж байгаа хичээлийг баян мэдээлэл солилцож байгаа тийм үү. Тэгээ манайх ч нэг ахлах сургууль руу ороод ирэхээр гадаадын нэлийн элит ихтэй сургуульд хүүхдээ бэлдэх зорилгоор нэлийн өндөр математик үзчихдэг байхгүй юу ингээд. Тэгэхээр зэрэг тэр хэсгийг ингээ харж байгаад хоорондоо ингээ яг багууд нэг ярилцж байгаа кредитчүүлээд тэгээ тэрийгээ солилцож байгаа бол тэр хүүхдэд 3 жил суралцаж цаг хөнгөө хэмжих боломж гараад ирж байгаа байхгүй. Энийг хэлээд байгаа. Энэ академик хэрэгчлөөг нь бас энэ сургуулиудад нь олгочихын зүйтэй байна л гэж. Их хөшинг ийм хүн сурталтай ийм байдал чинь өөрөө бас нөгөө энэ сургуулиудыг бас юу болгоод байна л гэж. Тэр үнэхээр үнэ шүү. Энд дээр би бас нэмээд хэлчихье. Одоо яг Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн хувьд бол Галбаатар багш маань өөрөө яг Японд докторантур сурж байна. Монгол бас боловсрол судлалаараа доктор хамгаалсан. Тэгэхээр багш ягаад дахин боловсрол судлалаар ингээд судалгаа хийгээд байна гэхлээр 20 жилийн туршид энэ босгосон Шинэ Монгол соёл, Шинэ Монгол сургуулийн хөтөлбөрийг одоо өргөжөөд ингээд коллеж дээд сургуультай болцуулгаар бүр бүтэн системээр нь яг энэ уялдаа яг кредитийг боддоор хэрэгжүүлэх судалгаатай, нотлогоотой ийм
бүр Монголын боловсролын одоо салбарт нэлээд шинжилэл хийх үедээр том концепц гаргаж тавих гэж байна гэж би харж байгаа. Яг кредит систем шилжсэн хэрнээ менежмент нөр бас хөшөнгөөр л байгаад байгаа тийм нарийн зэрэг. Жишээ би яг энэ жишээ бодтой Монгол Улсын их сургуулийн үзэсгэлэн сургалттай анги гэдэг бүр социализмын үед хэрнээ бүр 87 оноос 7хан төгсөл хийгээд тийм бүр 9 дугаар байхгүй юу мөсөн дэрэгдэг. Одоо 7хан төгсөл тэгэл нөгөө арчлалтай залгаал ингээд болцсон. За энэ бид нар харж байхад одоо хамгийн сүүлийн төгсөл лодоо арвсал доктор штэ. За тэнд яасан бэхээр 9 дугаар ангид байхдаа 1-2 дугаар курсын хичээл үзчихдэг гэсэн баг. Байгалийн ухааны, хим, физик, математик, биологи. Тэгээ бид нар тухайн үедээ үнэхээр кредит систем гэдэгтэй байсан болвол магадгүй 3 жилээр яг дээд боловсрол эзэмшгээд бүрэн бэлтгэгдсэн. 9-12 дугаар курсын хичээл үзсэн чинь дараа нарийн мэргэшэл бакалавра авчихаар гэтэл тийм байгаагүй учраас бид нар дахиад 1-р курст орсон чинь нөгөө 9-р ангид үзчихсэн хими үзээд эхэлж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ тэр үед бол кредит байгаагүй ч хөдөлж шуурч болж байна. Одоо улс орон даяараа бүх сургуулиуд кредит шилжсэн хэрнээ нарийн захирлын саяны ярьж байгаа одоо дээд биш бүр бага дунд руу ахлах сургууль руу ороод кредит трансфер системийг нэгдүгээр босоо холбоо буюу ахлах сургууль коллеж дээд рүү уялдуулах, хоёрдугаар хэвтэй холбоо буюу ихтэй сургуулиуд ч гэсэн хоорондоо кредит трансфер системтэй байж энэ жижигхэн зах зээл энэ цөөхөн хүнтэй мөртлөө ийм олон сургуулиудтай хүч тарамдсан, хөрөг тарамдсан, цаг алдсан энэ асуудлыг ингээд багцлах ажил яг бодлогын юм бол нөгөө одоохондоо 120 кредитээр төгсдөг шүү дээ. Тэгэхээр чинь жишээлбэл одоо гадаад ихтэй сургууль миний сурч ирсэн Кёотогийн их сургууль чинь гадаад өөр сургуулийн өөр нэртэй профессорын лекцийг сонсох хүслэн шүү дээ. Тэнгүү тийшээ очиж сонсоод тэгээд тэр кредитээ авчираад өөрийнхөө сургууль дээр зөвшөөрүүлэх боломжтой гэсэн үг төсөөлдөг. Тийм. Тэгэхээр энэ бас юм хэвтэй кредитийн юм нөгөө би нэг бүлээн зөвшөөрсөн тогтолцооч хэрэгтэй. Жишээлбэл ганц зэрэг багш бол нано технологи тэгээд энэ нөгөө инновацийн чиглэлээр Монголд номер 1 л судлаач юм баггүй. Тэгэхээр жишээлбэл одоо тэр өөр сургуульд сурч байгаа хүүхэд ганц зэрэг багшийг зорж ирээд өөр дээр нь хичээлээ үзчихээд тэгээд кредитээ аваад тэнд тооцоолох боломжтой л баггүй. Тийм. Энэ системийг оруулаад ирэх юм бол энэ бол нөгөө сургууль хоорондын хамтын ажиллагаа бие биенээ тэтгэж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ юмнууд байгаа. Би тэгтээ нэг ганц зураг хөшин дөрөв тавьсан асуулт дээр бас нэг жоохон юм дээр харамсаад яваад байдаг. Яг мэрэгжил сонголтыг яг 2 дугаар курсээс 3 дугаар курсээс нэгдэл юм байна. Тэр чинь нөгөө нэг юуны одоо юу гэдэг юм одоо их олон жилийн тий уламжилттай ийм орон бас гайгүй шүү. Гэтэл манайх шиг одоо шилбэл физикийн багш маш их дутагдaltaй байдаг байхгүй. Ерөнхий боловсролт ялангуяа. Гэтэл нөгөө мөн дээр их чадварлаг физикийн багш нарыг бэлдэж ирсэн л байна. Гэтэл өнөөдөр нөгөө нэг ингээд за мэргэжлээ сонгохгүй ороо гэдэг ингээд гэтэл 2 дугаар курстээ очиж 3 дугаар курстээ очиж нөгөө оюутнууд чинь физик сонгохгүй. Юусе би гал удрах гэдэг багштай уулзч үзсэн одоо мөйсийн. Тэгэхэд 2 оюутнуудтай сонгохгүй. Тэгэхэд би яанаа л гэж бодсон. Юу гэхээр ингээд нөгөө нэг чадварлаг физикчдийг гаргаж ирсэн мөйс маань физикийн салбарт ингэж унахчтэй гэж. Энэ аюултай үзэгдэл байна. Энийг одоо яах вэ? Энэ маш аюултай үзэгдэл шүү. Химийн нэг тэр нь одоо бас дээрдэхгүй. 5-6 оюут. Тий. Тэгэхээр түрүүний хэлдэг одоо ингээд ихээр чинь юу вэ? Улсын бодлогоор яг одоо онлын физикч, онлын химч хэд хэрэгтэй байгаа юм. Тэгээ хідэн яг хэрэглээний шийдлүүхэн рүү оруулах болох юм гэдгээс хамаарах гад. Тэгэхгүй болохоор бодлогоор тэрийг тодорхойлохгүй юм уу бас тодорхой хэмжээний дэмжлэг чиглүүлгээр л зохицуулна шүү дээ. Тийм зохицуул байхгүй учраас л зүгээр аав ээжүүд юм уу хүүхдүүд сонирхлоор ингээд хуйлраад бас ихтэй нэгсэг багш гайхалтай. Би бас шинэ Монгол сургуульд захирал багтаа ажилласан байхгүй. Яасан бэ гэсэн чинь 2012 онд би захирлаар орж ирээд тэгэхэд тэр жилийн нөгөө нэг Япон руу зорж исэн хүүхдүүд уул уурхаад нэлээд их байсан. Уул уурхаар орно. 2013 онд арай гайгүй хийжсэн 14 оноос багцсан. Уул уурхаа нийгмийн асуудалтай дараа. Яг уул уурхаа чи ингээд 12 онд бацаатлаа хөгжиж ирэнгүүтээ 13 оны нэг айхтар тэр хямрал. Тэгээд нөгөө манайх чинь хатаатын хөрөнгө оруулалтад юу тавьж хэлсэн шүү дээ өөрсдөө. Нөгөө нарчсан засгийн газар үед нөгөө шалгаж малгай. Тэгээ нөгөө гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль нээдрийг. Тэгэл ингээд нөгөө уул уурхай чинь хөрөнгө оруулалт орчихгүй нам зогсонгууд л мэргэжил сонголт руу шууд нөлөөлдөг.
Энэ их сонин үзэгдэл анзаарч ирсэн. Тэгэнгүүтээ замгүй л илүү орж эхэлсэн. Манай инженерийг зорж байгаа хүмүүс. Одоо ч IT гэж бас хулирах гээд байх шиг анзаарагдаад байна. Яг энэ чинь нөгөө нэг хөдөлмөрийн зах зээл ямар эрэлт байна. Тэр чинь ингээд төр энийг нэг зохицуулж чаддгүй юм байна л да. Яг л одоо ингээд цалин хаанаа өндөр өгч хэллээ тий. Тэгээ хаана одоо юу байна гэхээр ингээд хараал энэ чи өөрөө ингээд зах зээлийн жамаараа явж идэг зүйл. Харин энийг нь дагаж төр ингээд дагуулж гойдох гэдэг юм уу тий. Тийм хийж ээж энэ чи юм. Тэгэхгүйгээр одоо социализмын үеиг шиг төлөвлөлт бол байхгүй шүү. Байхгүй мөртлөө мастер төлөвлөлтөөрөө яг бас бодлогын тодорхойлох нь. Харин багш үлдэхтэй харин төр нэлээд оролцох хэрэгтэй. Төрийн оролцох хэрэгтэй. Өнөөдөр ингээл жишээлбэл 12 дугаар ангид төгсөж байгаа хүмүүсээс явал за ерөнхий бол улс хурлын сургууль багшлах хүсэлтэй хөлт байна уу гэж ангийн нөр асууж нэг юм уу хоёр хөлт өргөл их юм. Ийм болчиход байгаа байхгүй. Багш болох дургу багт шүү дээ. Дургу нөгөө орлого багтай. Тийм. Тэгээ яаж гэрүүлээд тийчих юм бэ? Энэ чинь одоо орчин үеийн хүмүүс чинь юу те. Тэгэхээр энэ багш тэгэхээр эн чинь энд төр яаж оролцох вэ гэхээр үнэлэмжийн нэмэгдүүлэхтэй ийм аягийн оролцоо байж үү. За одоо нэг ийм ганцхан асуулт байна. Одоо MIT гэдэг дэлхийн том алдартай топ сургууль байгаа тийм. Тэгээ ковид ингээ гарчлаа. Бид нар ер нь ингээд цахим сургалт руу сая өссөн шилжчихлээ л дээ. Монгол даяараа, дэлхийд даяараа. Тэгээ бид нар чинь бэлтгэргүй байж байгаа шууд орчиж байгаа шүү дээ. Тэгээ манай сургуулийн алсын хараач нь ер нь анх байгуулагдахтаа ер нь MIT-г загварлуулаад явуулжсэн тийм. Тэгэхээр MIT сая бүр ковид нөлөөс юм уу гэм нөлөөлөөгүй гэх үү тийм. Open source хичээлтэй байсан тийм. Энэний талаар open source хичээлийн давуу тал, сул тал ер нь ийм одоо энэ цахим сургалт гэдэг юм ер нь дэлхийд дээр ер нь яг амар хэрэгтэй байна уу? Бас сул байгаад байна уу? Одоо энэ ковидоор бидний амар сайн туршчлаа шүү дээ. Ковидос өмнө бол ингээд open source хичээлүүд ингээд аягүй ашигтай бидний хааж орон зай цаг хугацаа үл хамааран ингээд багшаа хичээлийг давах үцээд ингээд сурчин гэдэг байсан бол дэлхийд даяараа 100% шилжээд яг нөгөөдгөрөө явсан чинь бас ингээд болохгүй юм гарч ирж байгаа шүү дээ. Амин тарилцаа байхгүй гэх юм шүүмжлэлтэй оюутнуудын шүүмжлэлд эхэлж байгаа шүү дээ. Энэ дээр та нэг өөрийнхөө үзэл бодлыг ер нь яг энэ open source хичээлийн давуу талаас нь ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр юм байна. Одоо ковидын дараа дээд улс сурвал яах вэ? Нэг сургуулиудад ер нь миний одоо зөвхөн дээд улс сурлаас судалдгийн хувьд ингээд бодоход нэлээд томоохон өөрчлөлтүүд гарна. Шинэ одоо шинэ тухайн технологийн сургуулийн ректор бас одоо дуусаад байгаа нь хийж байгаа Баатар Чөгштэр 2003 онд Японд Токиод нэг уулзаад Монголд одоо яг энэ MIT-гийн OCW одоо Open Data хичээлийг хийх ихтэй сургуулиуд хэрэгжүүлэх талд яриад одоо ч яг бодиттой хэрэгжил бий болов байгаа байхгүй. Гэтэл одоо ковид бол нэлээд туслалаа л да. Тэглээ тий. Тэгэхээр энэ бол ялангуяа Монголын ихтэй сургуулиуд бол одоо муу багш одоо сайн багш нар бол олон бий. Гэтэл цөөхөн одоо шинэ математикч гэсэн тэр физикт хиймд одоо яг харахгүй нэг суур салбарууд дээр манайх ч социализмын үед багууд байсан. Сүүлийн үед ингээд тархаа батархаа болчиход байна шүү дээ. Тийм учраас ихтэй сургууль ерөнхий улс сурлын ахлах бол би ташраар нь ярих хэрэгтэй гэж бодож байдаг байхгүй. Шинэ дөрөв Наранбаяр ирлээ шүү дээ. Одоо физик багш байхгүй байх гэдэг чинь ерөнхийдөө инженеруудын 50% алдчихна л гэсэн үг. Маш эмгэнэлтэй. Эмгэнэлтэй. Энэ бол одоо том энийг нөхөхөд бас ахаад тодорхой хугацаа хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ дээр ингээ харамсаад ч юм уу шийдэл гаргахгүй суугаад байж болморгүй санагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр гадны одоо шинэ MIT, Cambridge эднэр бол ковид 2-3 жил үргэлжилсэн тэд нар их тоохгүй хичээлүүдэд хойшлуулаад бүх одоо хичээлүүдэд тавьчихж байгаа. Тэгэхээр энэ захим хичээлд бол 3 чухал зүйл байдаг юм л да. Нэгдүгээрт Монголд одоо хэн сайн контентыг бэлтгэв гэдэг дээр бол аюул том асуудал байна. Контент бэлтгэх. Тэрийг видео хэлбэрт янз бүрийн одоо IT-ийн төхөөрөмжүүдийг оруулаад одоо хэн ч одоо гаргаад тавьчих болохоор энэ одоо веб дөрвийн одоо үе эхэлчихлээ дээ. Гэтэл контентын асуудал. Хоёрт нь энийг хэн хүргэх вэ? Багшаас багшид, оюутнаас оюутанд, багшаас оюутанд, оюутнаас багшид хүргэх хэрэгтэй. Гуравдугаарт нь энэ зөвхөн Монголын асуудал биш л дээ. Дэлхийн нийтээр үнэлгээний асуудал дээр.
тийм том асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ гурвыг шийдэхэд гарааны зурхаа бол би нэг байна л гэж харж байгаа байхгүй юу. Тэгэхээр манайх бол ингээд сургуулиуд одоо зохион байгуулахад бол төрийн одоо хувийн өмчийг сургуулиудыг зохицуулахад бас гайгүй шүү дээ хүн. Тэгээ бас өмнөх боломжлоос нэг их салаагүй. Ер нь манай Монголын ихтэй сургуулиуд ерөнхий улс орлын ахлах чинь гайхалтай байсан шүү дээ. Юу гэхээр энэ Оросоос бол одоо зөвлөх бод улсаас хамгийн хоёр сайн зүйлийг олон сайн зүйлүүдээ одоо дээрээс нь ингэж ягсаахад ахлахын байгалийн ухааны боловсрол, политехник боловсрол, одоогор инженерийн боловсрол байсан байхгүй юу. Тэгээ энэ бол манад арай тасарчааг байгаад байдаг. Түрүү чи нэг асуултыг хариулах цагт бас юу ялаад мартчих. Одоо жишээ нь манай чи ингэж гэдэг сонирхолтой юу те эсвэл сонголтоо эсвэл чаддгүй гэдэг. Би бол энэ дээр нэг үгээр л хариулж байгаа. Хүүхдийн одоо дунд ангиас нь эхлээд зарим нэг бага ангиас нь эхлээд хүүхдийн хобби гаргаж ирэхэд. Хобби гаргаж ирэхэд бол одоо сургуулиуд ялангуяа бага сургууль, дунд сургууль ажилламаар санагдаж байгаа. Хоббиг нь гаргана гэдэг чинь манайхаар зүгээр сонирхол биш байгаа. Хүүхдийг нэг юм чаддаг болгочихж байгаа байхгүй. Тэр чадварыг л одоо сонирх хобби гэж яриад байгаа. Тэгээд сонирх ер нь тэр мэрэгжил сонголт, мэрэгжил эзэмшил би тэн дээр л гэж харж байгаа байхгүй. Тэгээ манай Наранбаярын одоо энэ жил хүүн төгссөн 12. Тэгээ бас гэртээ хүүхдтэйгээс одоо энэ мэрэгжил сонголтыг бас ярьж л байгаа гэж бодож байгаа. Тэгтэл яг нь дэлхийн нийтээр ЮНЕСКО бол одоо ингэ зарласан байгаа шүү дээ. 8 чиглэлд ер нь 120 хөтөлбөрийг л баталсан байна. Тэгээ Монгол ч гэсэн одоо боловсролын одоо дээд боловсрол, ерөнхий боловсрол яг энэ чигээрээ явж байгаа байхгүй юу? Хуучин бол 840 мэрэгжил байсан. Тэгээ энийг 14 онд хумаад 140-д шингээсэн байгаа. Тэгэхээр энэ хүрээнд л бид нэр одоо мэрэгжлийн чиг авчууд тэр 8 хүрээнд орох нь байна шүү дээ. Жишээ нь Наранбаяр одоо хүүхдтэй 8-аас сонгол тэр чиглэлтэй. Тэр 8-аас орог нэг 4 байгалийн ухаан 4 инженер технологи амгаах хөдөө аж ахуйн чиглэл байгаа. Тэгээ энэ дээрээс хүүхдэд за чи энэ чиглэлд ингээ орчих гээд тэгээ миний одоо эцэгчүүд зөвлөх гээд байгаа юм юу гэхээр хүүхдтэйгээ цуг яг сонгосон мэрэгжлийг хоёр тавьчихсан санагдаад байдаг. Яг сургууль бол солиход хэцүү. Тийм учраас яг сургуулийг л сонгочвол сургууль дотор одоо Монголын ч гэсэн аль чигтээ сургуулиуд нэгдүгээр курстэй хүүхэд бол байрлалаас нийгмээс байгаль багшаа ингээ шилжих хөрөх болцоог бол тавьсан. Тэгээ энэ дээр бол бас жоохон алдаатай явсан юм уу жоо олдтой явсан юм уу жоо. Энэ хувилбарыг ингээ тавьчихвал хүүхд ч гэсэн бас их зүгээр байгаа. Тэгээ надаас одоо эр зөвлөгөө авч байгаа эцэг эхчүүд тэгээ би хэлдэг. Ганцаараа яриад одоо шинэ ерөнхийдөө 12 суусч одоо дорж идэх хүүхд ирлээ. Би одоо программист болох гэж эсвэл электроник гэдэг 5-6 мэрэгжил ер нь мэддэг байхгүй. Тэгээ ярилцаа үзэх эргэлзэн. Тэгэхээр би ямар дараагийн хоёрт халах нь юу гэвэл за чи ээж юм автогор гэдэг. За эсвэл оюутан ах гэж байгаа юм гэхээр хүрээдэргээ. Тэгээд нэг 2-3 хэлцсэний дараа нөгөө хүүхэд чинь 2-3 хувилбартаа шинэ манай сургуульд чинь сонгоод ороод ирдэг байхгүй. Тэгэхээр тэр хүүхдийг бас мартаж болохгүй. За чи яг механик чигтээ ороод ирлээ. Тэгээд нэгдүгээр курс нөгөө доктор чи ярилцаад цахилгаан руу орж болно, зарим нь хим рүү орно, IT руу орно. Тэгээ энэ дээр тухайн сургуулийн одоо тэр түрүүний Наранбаяраас болроо яриад байгаа. Тэр активик одоо эрх чөлөө гэдэг нь би яг энэ активик эрх чөлөөг бас энэ тайлбар хэлчихье. Активик эрх чөлөө гэдэг чинь ерөнхийдөө улс төрөөс, шашнаас, бизнесийн байгууллагаас, боловсролын байгууллага хараад байхыг хэлээд байгаа. Гэхдээ сургууль одоо энэ замаар эрх чөлөөтэй байх гэсэн үг байхгүй юу? Сургууль дотор либерал боловсролыг ярьдаг. Ерөнхийдөө бас нэлээд цахилгаантай байх хэрэгтэй. Бас их замбраагүй одоо замбраагүй чигээр ингээд инженерээс бүр хамаагүй одоо нөгөө хөтөлбөрийн зах зээл дээр одоо ямар нэг төлөвлөгөөгүй хүний нөөц мэрэгчлэлтэн бэлтгэж очих гэдэг байна. Одоо манай дээр тийм байж таа. Одоо би бол инженер бол лам нэг 10-аас 15 жил дутагдaltaал явна гэж харж байгаа. Тэгэхээр энэний нөхөлтийг одоо хаанаас их төлөлт хийдэг хүмүүстэл нэлээд том асуудал болж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо Монгол Улсын их сургуулийн чигтээ инженер технологийн сургуулиудыг бас төрөөс жоохон дэмжиж бодлогын хувьд бас шийдвэр гаргах төвшөнд ингээд дэмжиж явуул ялангуяа хөвгүүдийг татчих оруулж байна.
Ерөнхийдөө одоо хөнгүүдийг бол за яг одоо нийт ерөнхий улс орны сургуульд өгсөж байгаа одоо 50,000 эрэгтэй хүүхэд байлээ гэж бодоход 25,000 орчмын байгаль ухааны технологи руу бодлогоор хийж өнөөдөр Монголын одоо нэг 10-20 жилийн явахад бүтээн байгуулалтыг дааж гарах инженеруудыг бэлтгэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр заавал инженеруудыг би бас бодоод байгаа. Дандаа байгалийн ухаан, математик суурьтай, физик суурьтай хүүхэд биш. Нийгмийн ухаан суурьтай одоо ингээ англи хэлнийг авчаад би инженер орох гэсэн хүүхдүүд бас 2-3 дугаар курстаа гараад ирдэг шүү дээ. Тэгэхээр эдгээр дээр одоо эцэг эхчүүд яг одоо хүүхдээ нөө сургууль сонгохоос өмнө зөвлөгөө аваад их сайн байгаа. Тэгээд одоо бас манай хөтлөж байгаа хүн яг одоо ингээд эргэлзсэн эцэг эхчүүд хүүхдүүд байвал одоо 1 цаг 2 цагийн сайхан лекц зөвлөгөө гэж болж байна. Тэгээд энэ дээр бас ээшийн дараа манай сургууль дээр бас энийг зохиолыг цувралууд явуулах зүгээр одоо амгаахын чиглэлээр хөдөө аж ахуйн инженери технологийн чиглэлээр нар маяг гэсэн бас энэ дээр тусалцаа одоо бас энэ сургуулийг сайн мэдхээ хувьд бас их хажуугаас сайхан дэм өгөөд ахлах сургуулийн тэр чигээр одоо дотор нь ороод удирдаад явсан хүн байж шээ. А яг тэр хүлээж авч байгаа энэ сургуулийг одоо яг ерөнхий дотоод системийг мэдж байгаа учраас яг энэ хоёрын гоё хоршлол хамгийн зөв одоо хосмог орол хүүхдийг л одоо гап гаргахгүйгээр босуулж сайхан оруулаад сайхан боловсрол болгоод эзэмшүүлэх зөв юм уу гэсэн би чигтэй байгаа. Тэгээд энэ дээр эцэг эхчүүд сайн зөвлөгөө аваад гэж. Энэ дээр би бас нэмээд очлаа. Яг нөгөө сонсогчдын маань өнөөдрийн асуудал нь эсэлттэй холбоотой, мэрэгжил сонголттой холбоотой болохоор дахиад дэлгэрүүлээ гэж бодоод байна л да. Хүүхдийн мэрэгжлийн үндсэн мэрэгжил сонгоход яг зан төлөв хэрэгтэй. Боловсрол судал талдаа зан төлөв нь харин ур чадвар нь мэрэгшүүлэх дээр илүү нөлөөтэй. Тухайлбал хүүхдийн одоо за эмч мэрэгжлийг сонгосон байлаа гэж бодъё. Тухайн хүүхдийн ур чадвар юм гарын дүтэй, оёх, нэхэх хатгахтай юм чадварлаг юм хурууны өндөг сайн хүчсэн бол энэ хүүхэд нарийн мэрэгшихтэй мэс заслын эмч байвал илүү үр дүнтэй байдаг байхгүй. Зан төлөв дээр жишээлбэл улс төр судлал хуулийн анги байлаа гэж бодоход уг хүүхэд маань нэлээд төв, дуу цоотой, анализ чадвартай ийм хүүхэд бол болж бол хуулийн анги сонгоод ярианы чадвартай, ярих дуртай, зан төлөв нь өөрөө тийм байх юм бол өөр мэрэгчлээ сонгох юм а тий улс төр. Одоо инженер болох гэдэг хүүхд ер нь яг тийм түгээмэл байдаг зан чанар нь ямар шиг вэ? Одоо хүүхдүүд сонсож байгаа шүү дээ. Тэгэд өөрийгөө ингээс харсан чинь би чиг инженер зан төлөвтэй юм биш үү гэж бодох тэр нь яг юу юм? Инженер хүний үндсэн зан төлөв өөрөө юу гэдэг вэхээр сууж сурсан, чимээгүй бодох дуртай. Тоо бодох тий физик, математик хэмж бүгд бодлого шүү дээ. Асуудал шийдвэрлэх. Дараагийнх нь нэг ур чадвар үндсэн төлөв нь бол тийм. Ур чадрын хувьд бол юм бүтээлч сэтгүүтэй. Креатив. Юу ч харсан юм ингээд шинжлэх, өөрчлөх, юмхнаар юм хийх, загвар дизайныг гаргах, төсөөлөн бодох чадвартай. Энэ нь ийм хүн л яг инженер болох ур чадвартай. Энэ дээр нэг юм хэлсэн. Яг би энэ эрэгтэй хүүхдүүдийг ихтэй зургууд эзүүлэх дуртай байдаг юм да. Яг манад болохоор хүүхдүүдээ яг жоохон уналтын үед дээр ээш яваад байдаг. Тэгэхээр октод их орж ирээд байдаг. Одоо жишээ нь химийн инженер, нано технологийн чиглэлээр ерөнхийдөө бараг зарим үед октод 70-аас 80% гэж хэлж байна. Тэгэхээр хүүхдүүд илүү байх хэрэгтэй тэр эсрэгээр жоохон хүнд мэрэгжил учраас хордоо бас нэлээх одоо 30-40 наснда нэлээ ачаал даах хэрэгтэй болдог байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдүүд бол нэг дөрвөн янз байгаа юм энийг харж байгаа. За нэг хэсэг нь одоо мат физик химийн чиглэлээр нэлээ одоо олимпиад дагнсан 25 орчим хувь байгаа. За нөгөө 25% орчим яг энэ дундчаар хэлж байгаа шүү. Ерөнхийдөө техник технологийн одоо нэг тийм ах загвар хийх, усан загвар хийх, нисэх загвар хийх, робокон хийх гэсэн хүүхдүүд байна. За нэг хэсэг спортын хүүхдүүд байна. Тийм үлдсэн. За нэг хэсэг жоохон одоо сургуульд дээр жоохон сахилгагүй гэдэг хамаардаг. За юу гэдэг. Тэгээ ингээ харж байгаад эднэрээс аль нь ч гэсэн яг ингээ бакалаврт ингээ би одоо ажиглаад энэ олон жилийн турш ажиглаа харж байгаад яг 4-р курсд төгсөхөд
математик сайн бол сайн, физик сайн байсан сайн инженер бас болохгүй байна. Тэгэхээр энийг одоо яг тэр чиний төрөнөөс тэр 120 кредит дотор тэр хүүхэд ямар одоо мэдлэгийг авчив, яаж гэгэрчв, одоо хүмүүжлэг бол авчих гэсэн үг шүү дээ. Тэгээд багш нар энэ дээр бас аюул нөлөөтэй. Тэгээд тэр хүүхдүүдийг бас яг тэр үйлдвэр сургуулиас гадна орчинд яаж одоо тэр хүүхдийг хүмүүжиж яах гэдгээс бол хамаарат энэ одоо 4 янзын хүүхдэл надад ажиглагдаад байт юм да. Тийм учраас би ерөнхий боловсролын ахлахын хүүхдүүд, дундын хүүхдүүдэд нисэх загвар заах их дуртай. Зүгээр шуугилдаад ороод ирнэ. За нэг хэсэг нь болохгүй заалгаж ирэхээс өөр байхгүй. Тэгээ ингээд хийчихэд одоо нар баяр гэсэн бас надад санал нийлэх баг. Тэгээ би болохоор нэлээд тэр сахилгагүй гэсэн буюу одоо жоохон дэггүй. Тийм. Ерөнхийдөө сурлагаар бол одоо багш нар бол нэг одоо сайн гэж хэлэхгүй. Олимпиадын биш. Тэр хүүхдүүд бол ингээ харж байхад бол 3-4 курс 3-4-тэй сайжраад эхэлж байгаа байхгүй. Тэр бол математик физикийг ойлгохгүй юм биш. Хугацааны асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ үнийг бол ингээ тасралтгүй хүмүүжүүлэхэд их сургуулийн бас цаг нь хөрөхгүй байгаа юм. Тэгээ хоёрдугаар тэр хүүхдийн чинь айгүй 18, 19 гэдэг чинь айгүй өөр олон юм сонирхдаг одоо нас нь учраас би илүү ахлахад энийг одоо их сургууль хоёрын хооронд хамтын ажиллагааг аягүй сайн болгоход одоо энэ манай энэ төрийн бодлогот оруулах гэдэг энэ кредитийн асуудал байна шүү дээ. Ахлах сургууль зөвхөн дээд сургуульд ороод байх шин дээр ингээ хийхэд одоо ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд их сургуульд орж байгаа одоо манай шинэ хэлсэгч нар энэ кредит их сургуулиас ерөөсө санаа зовхгүйгээр энэ талаас ингээ хэд хэдэн ингээ сайхан зөвлөгөө аваад ингээд ороод ирвэл их сургуулийн орчин бол одоо хүүхдүүдийн нэг гоё тэр мөрөөдлийн ирээдүгөө харсан, урам авсан те өөрийнхөө одоо нэг хүүхд байхдаа мөрөөдчихсэн юм хийчихье гэсэн орчин одоо сонирхын тулд би түрүү ахаад хэлэхэд одоо мэрэгжилд их зовсноос яг тухайн одоо өөрийнхөө сонгосон сургуулиуд дээр ингээд очиод үзчих ямар юм болов гэж үзэж байгаа. Тэгээ энэ жил яг ковидтай холбоотойгоор бол гадаадын ихтэй сургуулиуд явах болцоо бол нэлээд хязгаарлагдж байна тийм. Тэр одоо бараг ортой байх. Тийм учраас бакалаврын түвшинд одоо миний нэг хэлэх дуртай юм бол Монгол нь бараг илүү шүү. Яг тэгэхээр одоо Монголын одоо яг ер нь амьдралын орчин бол их сайхан болж штэ залуучуудад. Одоо хамт төрж штэ. Одоо Монгол ашигтайгийн хамгийн сайн жишээ одоо манай Батөргөл одоо чиний төгссөн хүүхдүүдээс тэд нар сайхан одоо дараагийн одоо подкастыг бас их хамт төрж ярьсан тайлбарлалчаа. Манай төгсөгч байхгүй. Тэгээ энэ оюут маань яасан гэхээр момборшоо өгчөд тэнцээг байхгүй. Нэг удаа өгсөн. Тэгээд яасан гэхээр чинь нэгдүгээр курстөө өгдөг лөө тийм момборшоочаа. Тэгээд дөрөвдүгээр курсээ төгсөхдөө бэлдэж байгаа бас момборшуугаар гэдэг магистр төвчж байгаа. Японы Тойоха шиг их сургууль руу. Тэгээд яаж юм гэхэд тухайн нэгдүгээр курстээ момборшуу өгч цог өгчөөсөн хүүхдүүд нь одоо Японд очсон чинь 3 дугаар курстэй ч нэг бэж гэж байгаа юм. Хэлний бэлтгэл нэг жил суучаад 1 2 гээд. Тэгсэн чинь манай хүн нэг унтсан амар ашигтай. Энд чинь бакалавра болоод мэргэжлийн чиг баримж юмаа Сүүрэ Монголоор аягүй сайн тавьчаад судалгааны чиглэлээ орчоод яг хэрэгтэй гэсэн лаборатори руу Японд руу. Яг энэ чинь нэг манай төгсч тэр юм аа байна. Одоо шинэ Монгол сургуулийг төгсөөд тухайн үедээ бас сайн сургуулиуд руу apply хийж өргөдлөө өгөөд тэнцэв. Тэгээд нөхөр энэ New MIT-ийг төгсмөсөө сая Йокохамагийн үндэсний их сургууль том сургууль тэнцэж байгаа байхгүй. Бас номерд нь байна ноёдлын тийм ээ. Бас нөхөр манай тэр шавьчин шинэ Монголыг төгсөөд тэгээд тэнцээгүү тэгээ эндээ төгсчөөд дахиад шалгалт өгөөд магистрт нь тэтгэлээ очиж төгс дэлгэр бас Йокохама тийм. Одоо магистраас авсан. Тэгэхээр ерөөсөө бас яг нөгөө төгсөгч хүүхдүүд маань илүү яг 10 жил төгсөөд момборшоо өгөөд тийм мэргэжлийн чиг баримж суугаагүй байхдаа гадаад руу явахгүй. Яг энэ бакалаврыг энд Монголд үргээд дараа нь магистрт ингээд сурах нь бас тажгүй үр дүнтэй байдаг юм байна гэдэг би өөрөө ирж гисэн харж штеп. Би ч одоо түрүүнд ярианд хэлсэн нөгөө гол дутагдaltaй тал нь Монголд хүрээлэн алчдаг гэдэг үгүй байхгүй. Би тэгж хэлсэн штеп. Тэгээ би Моисын олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн байт. Тэгээ төгсөөд тэгээд ингээд юу яаж яхад дараа нь би магистр Кёотогийн сургуульд хийхдээ жоохон ажиллаж байгаад тэгээ явсан байхгүй. Тэгэхээр энд би хоёуланд нэрдیں۔ Надтай одоо Кёотогийн сургуульд хамт
суралцах төгссөн улсууд Японы ихтэй сургууль, зарим нь одоо хэвлэлийн компани, зарим нь одоо том сонинд, зарим нь төрийн албанд нь нэлээд өндөр албанд тушаал хашиж чинь, зарим нь бүр улс төрд ороод их хурлын гишүүн болсон парламент. Гэтэл би бас сая олон улсын харилцааны дэд сургууль төгссөн гэдэг утгаараа нэр дэвшихэд манайхаас 20 хүүхэд нэр дэвшиж байна. Олон улсын харилцааны дэд сургууль төгссөн. Үүнээс одоо Ануучин, Хасуурын ган хоёр гэдэр өнөрөө гээд одоо сэлэнгэд сэлгэвч. 3 ингээд их хурлын гишүүн болоо гараад ирчих واخгүй. Тэгэхээр ингээд Монголд бас сурсны ашиг бас байна шүү дээ. Ингээд хүрээлэл байна өөрийн гэсэн. Тэгэхэд манай алумны төгсөгчдийн холбооноос надад ийм гоё ийм цав зэвж бэлгэлж өгч байгаа. Манай төгсөгч байна гэж дэмжиж байна гэх. Ийм маягийн сайн тал байна. Тэр нэг би бас нэг ярианы төвшөлтөө хэлэхэд New MIT сурч байгаа би хүүхдүүдийг ажилт юм аа. Хартыг. Тэд нэр дэлхийн хамгийн сайн сурагчийг ашиглаж байна. Англи хэлээр шууд уншдаг. Тэгээд би ингээд манайх ч бас энэ New MIT зөрөөс дотор байртай үздэг гэж үү та. Тэгээд тэр дотор байрыг чи би бас нөгөө манай би бас захирал байхдаа дотор байрныхаа хүүхдүүдийг иргэдэг л байсан. Тэгэхэд яг New MIT-ийн оюутан гээд нэг нөхөртөө таарчихсан. Шүн 12 үед ч тийм суудсан. Айгууд баярцагтай ба шүү. Тэгээ ингээ юма хийгээ сууж. Тэгсэн нөхөр нэг ийм цуцаан нэг сурахч өгөрч. Би тэрийг нэг өнгийг харсан чинь англиар л ингээ юма хийгээ сууж байгаа байхгүй. Тэгэхээр New MIT-д орснороо би нэг ийм сайн тал байна гэж харсан. Мэдээж монгол хэлээр сурна. Түүний зэрэгцээ дэлхийн мэдлэгийг хагуулсан хэл болох англи хэлээр дамжиж давхар дэлхийн мэдлэгийг яг одоо гадаас сурч байгаа хүүхдүүдтэй адилхан хэмжээнд эзэмшиж байгаа байхгүй. Энэ бас их тийм давуу тал байна гэж хараад байгаа шүү дээ. Зүг бицтэй тийм. Тэгэхээр зэрэг англи хэлдээ сулхан гэж байгаа нөхөд бол ийшээгээ нэг шалгалт өгч хэрэгтэй. Чи 4 жилийн дараа ихэд л ерөөсөө англи хэлтэй өөрийн гэсэн инженерийн боловсролтой ийм хүмүүс гараад ирж. Түрүүнд би бас хэлээд байгаа юм. Ганцхан багшийн бас нэг юм хөвгүүдийг дэмжих бодлого энэ би бас их боддог юм аа. Юу гэхээр хөвгүүдэд нэг сайн тал улаардаг. Тийм. Донтдог, улаардаг. Одоо чи донтдог гэхээр жоохон өөр талаар хэлчих. Гэхдээ үнэн юу гэхээр юм бэ штэ. Яг нэг юмд ингээд жишээлбэл нисэх загвар мавгарыг ингээд би технологийн хүүхдүүдийг хараж шүнжэнгөө суугаад нэг юмны төлөө гаргахын тулд амар тэр ачааллыг даадаг л байхгүй. Тэгээ энэ ачааллыг дэг юм чинь бол эрэгтэй хүнд бас их бие махбодын ч тэгж бүтээсэн юм уу? Очоос арднахчдаг. Тэгж чаддаг чанар. Тэгээ би нэг сонин биш ээ. Энэ буруу жишээ шуучлаа. Нэрээ ингээд компьютер тоглоом донтдог. Гейм дата ирчээд байдаг. Би нэг ч геймер эмхтэй үнтэй бас баг таарч байгаагүй. Тэгээд донтсон үнтэй тий. Тэгээд цагтаа ч гэсэн би бас ерөнхийдөө нөгөө оюутан багтаа бас тоглолтын хүний нэг байсан. Гэхдээ мэдээж яг цаг нь болохоор салдаг л байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд юм хэрэг бас нэг эрэгтэй оюутан бас их төлхөө цуглуулдаг ганцхан багшийн бодлого бол үндсэндээ тийм чадвар өндөр юм улаарч сууж нэг юмны ард гардаг энэ дайчин чанарыг ашиглая л гэдэг ийм санаа гэж хараад байгаа шүү дээ. Угаасаа боловсрал судлал сэтгэл судлалын үндэс, антропологийн үндэс гэдэг чухал байр суурь эзэлдэг. Яг таны сайн ярьж байгаа чинь тэр антропологийн үндэс байхгүй. Тэгээд эрэгтэй хүмүүс байгалийн ухааны чиглэлд нээлт хийх нь их байдаг. Яг нэг гүнзгийрч чаддаг сайн нээлт. Нэг юмда тууштай төвлөрөөд бүр гүнзгийрүүлээ явж байна. Нөгөө зас чили уучлаа. Эмэгтэй оюутнууд хэлэхэд үзсэн. Тэгээд эмэгтэйчүүдтэй хэлэхэд бас энэ зүгээр юу шүү. Энэ ингээд хэдийгээр ерөнхий юм яриад байгаа болохоос жишээлбэл Мари Кюри тий 2 салбарт физик, химийн салбарт Нобель авсан цорын ганц хүн бөгөөд эмэгтэй юм шүү дээ. Тэгтээ тэр чинь их ховор. Тэ ховор байгаа шүү дээ. Жишээлбэл эмэгтэй саяхан Ираны математикч юм хүүхэн тий 30 эдгээр наснда тэр нөгөө нэг юу Филдсийн атом металлыг авсан баг. Гайхамшигтай баг. Би тэгэхэд ямар их сэтгэл хөдлөсөн. Тэр эмэгтэй тэгээд хамгийн хэцүү математикийн салбарт маш том нээлт хийсэн л байна. Иймэрхүү эмэгтэйч зөндөө олон байгаа. Тэгэхээр ерөнхий юм хэлэхэд тий. Тэгээд тэр антропологийн үндэст ингээд нэг эрүүл маягийн загвар байхгүй юу? Тэр гүндээ нарийсаад явж байгаа эрэгтэй хүмүүс давуу талтай. Нөгөө талдаа бүр бас юм өргөн хүрээгээр нь бодлогын чанартай, алсын хараатай шийдвэр гаргахад эрэгтэй хүн чухал. Эмэгтэй хүн болохоор нэгэн зэрэг олон үйлдэл хийж чаддаг төрөлхийн байгалийн чадвараараа ийм баруун зүүн тархиа хослуулсан дунд зэргийн одоо менежментийг бол эмэгтэй хүн хамгийн сайн хийж чаддаг. Тийм болохоор бодлого тодорхойлох байгууллагад
тэгээ шилүүхэн хоёрт бол эрэгтэйчүүд нь дийлэнх болох, жижиг одоо менежментийн бусад одоо байгууллагын ялангуяа менежерийн төвшний ажлуудад бол эмэгтэйчүүд хамгийн тохиромжтой. За одоо ер нь цаг нийлээ явуулчлаа. Цаг гарan болчих шиг боллоо. Сүүлийн асуултыг одоо яг болроо захирал, нараа захирал хоёрыг ижлэх асуулт тавиад тусгач. Сайн сургуулийг таны дэрэгдэгээд байгаа шүү дээ. Яг сайн сургууль гэдэг чинь яг юу? Тэрийг нэг юм хоёр өгүүлбэрээр та болохоор бүрэн дунд сургуулийг илжирээ. Та болохоор ихтэй сургууль, сайн ихтэй сургууль гэж юу гэдгийг хоёр өгүүлбэрэнд стандарт товч тодорхой хэлдэг болж. Нарах шүү. За тийм сайн сургууль гэдэг бол бие хэлтер оюун ухаан тэгээд зүрх сэтгэлийн боловсролыг тэгш болгодог ийм сургуулийг ерөнхийдөө сайн сургууль гэж хэлнэ. Тэгээд амьдрал бэлдэж чаддаг. Амьдрал зөв хүнийг бий болгодог. Гэхдээ тэр нь одоо саяны хэлбэрийг би задлж хэлж штэ. Тэр нь одоо дэлхийн үнэлэгдэхүйц юм боловсролыг эзэмшсэн. Ийм л сургуулийг сайн сургууль гэж хэлнэ. Амьдралд хүнийг бэлдэнэ гэдэг нь маш чухал. Энэ сайн сургууль. Болроо шиг. За дээд боловсрал гэдэг чинь өөрөө тэр хүний насан туршийнх нь үндсэндээ боловсруулахгүй амьдралын бүр чиглүүлэгч. Тэгэхээр дээд боловсрал өөрөө чанартай байхын уг үндэс нь бас л яг ижлэхэн концепц. Мэдлэг чадвар хандлага, мэдлэг хүмүүжил, ёс суртахуун, сэтгэл зүрх, ур чадвар энэ бүгдийг яг хослуулах буюу түрүүний хэлдгээр баруун зүүн тархины өв тэгш хөгжлийг хангаж чадах үз боловсролыг болгож байгаа нь сайн дээд боловсрол болгож байгаа институтыг гэж хэлж болох. Окей. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бид гурван доктортойгоо. За би докторантурш. Тэгээд бид ерөн дээд боловсрол гэдэг юм те хувийн хөгжил болон улсын хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ? Дээд боловсрол нь одоо Монголын нөхцөл байдал болон гадаадуудтай хэрхэн гадаад одоо сургуулиудтай хэрхэн үйлдэл холбоотой байдгийг давуу тал сул тал гэх мэтчлэн ер нь бол одоо мэрэгчлээ сонгож байгаа сургуулаа сонгож байгаа 12 дахь ангийнхандаа хандаад ерөнхийдөө подкаст хийлээ. Асууя гэсэн зүйлээ бас комментээр үлдээж болно. Тэр дараагийн подкастуудыг та бүхний асуултан дээр тулгуурлаад асуултуудаа зохиогоод илүү хүртээмжлээ, илүү одоо яг та нарын хүсэж байгаа тэр мэдээллүүдийг өгөхөөр цаашдаа ажилланаа. За ингээд өнөөдрийн подкаст нэрсэн та бүхэндээ баярлалаа. Гэт дуслаа. Баярлалаа. За баярлалаа.